Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр та бүхэндээ бэлэн зургийг хэрхэн засварлах талаар хичээл заана. Хичээлээ анхааралтай үздэцгээгээрэй хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлийн зорилго маань бол өдөрөө бэлэн зургийн чанарыг алдагдуулахгүйгээр хэрхэн засварлах аргыг суралцах юм аа. За энэ удаагийн хичээлээр багш нь биднэрт тулгамддаг нэгэн асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэлээ. За харанхуй буюу гэрэлтүүлэг муутай орчинд гэрэлтүүлэгтэй зураг авахд хүн болон амьтны нүдэнд гэрлийн туяа ойсноор хүний нүд улаан өнгөтэй гардаг байна. За энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг сурцгаая. За зурган дээр гарсан нүдний улааныг засварлахдаа бүгдээрээ PaintNet программыг ашиглана. За ингээд PaintNet программаа ажилуулад File Open командаар засварлах зургаа нээж оруулж ирнэ. За ингээд Elpis Select хэрэгслийг сонгож нүдний улаан хэсгийг идэвхжүүлнэ. Ингээд Effects-ний Photo Read Eye Remove командыг сонгоход Read Eye Remove нэртэй харилцах цонх гарч ирнэ. За энэ цонхон дотор бүгдээрээ тохиргоогоо хийгээд OK командыг сонгосноор нүдний улаан маань арилах юм аа. За ингээд дараагийн слайданд бүгдээрээ дагаад хийгээрэй. Одоо бүгдээрээ өмнөх слайдн дээр гарсан хичээлээ давтаж хийж үзцгээе. За ингээнд бол бүгдээрээ PaintNet программаа ажиллуулцгаая. За одоо засварлах зураг оруулж ирэхин тулд Files-ний Open командыг сонгоно. За эндээс засварлах зургаа сонгоод Open командыг сонгосноор засварлах зураг нь нэгдэж бэлэн болно. За энэ зургийн хувьд нүд бол улаан өнгөтэй гарсан байна. За энэ улааныг арилгахын тулд хэрэгслийн мөрнөөс Elpis Select хэрэгслийг сонгоод нүдний улаан хэсгийг сонгож идэвхжүүлнэ. За ингээд сонгож дуусмал Effects-ний Photo Read Eye Remove командыг сонгоход Read Eye Remove нэртэй харилцах цонх гарч ирнэ. Энэ цонхон тохиргоо хийгээд OK командыг сонгосноор нүдний өнгө арилнаа. Энэ хоёр нүдний хувьд ялгаатай харагдаж байна. Энэ аргаар нүдний улааныг арилгаж болно. Ингээд өөрчилсөн зургаа хадгалахыг хүсвэл Save командыг сонгоно. За дараагийн дасгалаараа бараан зургийг хэрхэн цайруулахыг авч үзэхээр шийдлээ. За ингээнд бол бүгдрүүм адилхан Paint программаа ашиглана. За File Open командаар засварлах зургаа оруулж ирнэ. Зургийг цайруулах хоёр арга байгаа. Үндсэн хоёр арга. За эндээс нэгдүгээрт Adjustment Auto Level командыг сонгосноор зураг автоматар цайрах ийм үйлдэл явагдана. За хоёрдугаарт Adjustment Brightness Contrast командыг сонгосноор Brightness Contrast нэртэй харилцах цонх гарч ирнэ. За энэ цонхонд тохиргоо хийгээд OK командыг сонгох аргаар зургийг цайруулж болох нэ. За өмнөх слайдн дээр гарсан хичээлийг давтан хийж үзцгээе. Дагаад хийгээрэй хүүхдүүдээ. За File
open командаар засварлах зураг оруулж ирнэ. За засварлах зураг сонгоод open командыг сонгосноор зураг нэгдэнэ. За энэ зургийн хувьд нэлээд бараан дуу зураг харагдаж байна. За энэ зургийн бүгдээрээ гэрэлтүүлэг нэмье. Adjustment auto level командыг сонгоно. За ингээд зураг автоматар гэрэлтүүлэгтэй болж байна. За мөн адилхан дараагийн арга, хоёрдугаар арга. За adjustment brightness contrast командыг сонгоход brightness contrast нэртэй цонх нэгдэнэ. За энэ цонхонд гэрэлтүүлгийн хэрэгслийг нэмэх хасах замаар зурганд оруулалт гэрэлтүүлгийн хэмжээг тохируулаад OK командыг сонгосноор бидний сонгосон команд зурганд мань орно гэсэн. За ингээд өөрчлөсөн зургийг хадгалахыг хүсвэл мөн адилхан Save командыг сонгоно. За дараагийн дасгалаараа бүгдээрээ цайвар зургийг яаж тод болгох вэ? Энэ аргыг суралцъя. За мөн адилхан Paint програмаа ашиглан File Open командаар зургаа оруулж ирнэ. За зургийг цайруулах бас хоёр арга байдаг. За нэгдүгээрт Adjustment Auto Level командыг сонгож болно. За хоёрдугаар Adjust Levels командыг сонгосноор Levels Adjust харилцах цонх нэгдэнэ. За эдгээр цонхнууд гарч ирнэ гэсэн. За эдгээр цонхон дээр тохиргоо хийх замаар зургийг тодруулах гэж таа. За ингээд дараагийн слайдн дээр бүгдээрээ хийж үзцгээе. За одоо бүгдээрээ засварлах зургаа оруулж ирнэ. За мөн адилхан File Open командаар зургаа сонгож оруулж ирнэ. Зургаа сонгоод Open. За энэ зургийн хувьд нэлээд цайралттай тодруулах шаардлагатай зураг байна. За энэ зургийг тодруулахын тулд Adjust Auto Level командыг сонгоход зураг за ийм тодруулж харагдаж байна. За дараагийн арга, хоёрдугаар арга нь адилхан Adjust Levels командыг сонгосноор за Levels Adjust харилцах цонх гарч ирнэ. За энэ цонхны хэрэгслүүдийг ашиглан за зургийнхаа тохиргоог хийгээд OK командыг сонгосноор тухайн сонгосон сонголт зурганд орно гэсэн. Ингээд зураг болсон гэж үзвэл Save командыг сонгож зургаа хадгална. За хүүхдүүд өнөөдрийн хичээлтэй холбоотой гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Сурах бичгийн 36-37 дугаар хуудасны дасгал 1, дасгал 2, дасгал 3-ыг дагаад хийгээрэй. За энэ дасгалууд нь өнөөдрийн хичээлтэй адил төстэй дасгалууд байгаа учраас хичээлээ баттгаад эдгээр дасгалуудыг хийж үзээрэй. Мөн сурах бичгийн 38 дугаар хуудсыг уншиж судлаарай. Энд зурагтай холбоотой сонирхолтой мэдээллүүд байгаа учраас цаашдаа зурагтай ажиллая гэсэн сонирхолтой хүүхдүүд давтруулан судлах боломжтой юм аа. Анхаарал тавьсанд та бүхэнд баярлалаа.